бид нар тусгалын үнцэг нормал гэсэн юм үзсэн шүү дээ. За энэ хараа. Энэ энэ зураг зурцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд нь энэ о. Тэгэхээр о бол ямар цацраг вэ? Энэ о бол энэ одоо туссан цацраг. Туссан цацраг. Чөтө бичиж. Туссан цацраг. За. Энэ туссан цацраг юм дээр. Он юу вэ? Энэ одоо тусгалын цэг. За сайн. Би хойно шахаад л та. За тэгвэл тусгалын цэг. За тусгалын цэг. За энэ энийг жижиг эн үсгээр тэмдэглэсэн шүү дээ. Тэгэхээр энэ энэ бол юу вэ? Ямар шулуун бэлээ? Энэ бол нормал шулуун гэсэн шүү дээ. Нормал шулуун. Нормал шулуун. За тэгвэл туссан үнцэг аль вэ? Туссан үнцэг. За тусгалын үнцэг гэж алийг хэлж ийн нараад. Туссан цацраг нормал шулууны хооронд үнцгийг юу гэж юм? Тусгалын үнцэг. Тэгэхээр зөвхөн энэ тал үнцгийг чи хэмжих нь шүү дээ. Тэр тал үнцгийг олж хэмжих нь шүү дээ. Одоо энэ хэсгийг олж чи хэмжих нь шүү дээ. За үнцэг хэмжигчээр хэмжчих нэг. Яг зөвхөн энэ үнцгийг хэмжээд. Тэгээ тусгалын үнцгийг ямар үсгээр тэмдэглэлээ? Альфа үсгээр тэмдэглэсэн шүү дээ. За одоо энэ дээр хэмжээ. Энэ дээр ингээ хэмжээд үзээд энэ одоо саянагч хараа энэ о цацрагч энэ о тусгалын цэг. Энэ нормал. Бид нар одоо ерөөсөө хараа одоо ерөөсөө энэ нормал шулуун энэ туссан цацраг энэ хоорондох үнцгэл хэмжин над номных. Ерөөсөө энэ хоорондохыг хэмжин. Тэгэхээр энэ нол чи энэ дээр байх нь шүү дээ. Тэгээ одоо бид нар бол энэ хэдэн градусаар за эхнийх чинь их жижигдүү юм харагдсан. 30 градусаар тусгч. Ерөөсөө энэ хоорондох үнцэг 30 градус. Тэгвэл одоо нэг хүснэгтэй яаж бүглэх юм бэ гэхээр энэ үнцэг маань хэд болж таарсан? 30 градус. Зөвхөн энэ 30 градус. Тэгвэл тусгалын үнцэг хэдэн градус гэх юм? 30 градус. За. Одоо ойлтын үнцгээ харъя. Ойлсон цэцэг чи энэ штэ. Тийм ээ? Тэгэхээр энэ хоорондох үнцэг оруулаад. Энэ хоорондох үнцэг чинь бас хэд вэ? Энэ наашаа хар. Бас 30 градус нормал шулуун чи энэ ойсон цацрагч чинь. Тэгэхээр 30 градусаар туссан юм бол 30 градусаар яах нь вэ? Ойх нэ. За тэгвэл одоо ойлтын үнцэг хэд гэж бичих нь вэ? 30 гэж бичих нь байна. За та хэдийн гаргасан эндүүрэл юу байсан бэ гэхлээр ингээд ах шиг байна. Нөгөө үнцэг хэмжигчээ нөгөө тийш нь харуулчихлаар нөгөө 100 гэнтрэгч хараад ах шиг байна тийм үү? За одоо засаад хийчих одоо.